Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр бид 9-р ангид химийн ургуулын тэгшил гэдэг хичээлийг үзэж судлах болно. За бид 7-р ангидаа химийн ургуулын өвгөн тэгшлийг үзсэн байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ эхлээд химийн ургуулын өвгөн тэгшил гэдэг зүйлээс хандцгаая. За үүний тулд нүүрс төрөгчийн шатах ургуулын өвгөн тэгшлийг бүгдээрээ бичээд харцгаая. За нүүрс төрөгч шатна гэдэг бол нүүрс төрөгч маань хүчил төрөгчтэй уралд орно гэсэн үг. За нүүрс төрөгчтэй гэнэх нь хүчил төрөгч. Эндээс юу үүсвэ гэхээр нүүрс төрөгчийн дөрвөн валенттай оксид үүсэж байгаа. За энэ бол нүүрс төрөгчийн шатах урвал байгаа. Бид нар эндээс их бодис найлуу, бүтээгдэхүүн болсон найлуу гэдгийг 7-р ангид үзэж судалсан байгаа. Үүнээс харах юм бол, үндэгчлээс харах юм бол их бодис нь буюу уралд орж байгаа нүүрс төрөгч, хүчил төрөгч хоёр маань их бодис болно. Их бодис болсон. За орлоос үүссэн нүүрс төрөгчийн дөрвөн оксид буюу энэ маань бүтээгдэхүүн болсон байна. За ингэж бичсэнийг бид нэр химийн ургуулын өвгөн тэгшил гэж үзсэн байгаа. За химийн ургуулын өвгөн тэгшлэр маань уралаас үүсч байгаа бодисын найрлага тодорхой харагддаггүй. Иймийн тулд илүү их мэдээлэл авахын тулд бид нэр химийн ургуулын тэгшил гэдэг зүйлийг бид нэр үзэж судлах ёстой. За өвгөн тэгшил нь химийн ургуулаар бодисын найрлан гарах өөрчлөлтийг бүрэн илэрхийлж чаддаггүй. За иймийн тулд илүү их мэдээлэл авахын тулд химийн ургуулын тэгшил гэдэг зүйлийг бичдэг байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ нүүрс төрөгчийн шатах ургуулын тэгшлийг бичиж үзье. Нүүрс төрөгчийн химийн тэмдэг С, нүүрс төрөгч маань шатна гэдэг бол хүчил төрөгчтэй урвалд ордог. За хүчил төрөгч маань дан байдалтай 2 атомоос тогтдог. За эндээс нүүрс төрөгчийн дөрвөн валенттай оксид буюу CO2 гэдэг хий маань үүсч байгаа. Эдгээрийг байгууллагын томьёогоор төрсөж үзье бүгдээрээ. За нүүрс төрөгч С. Хүчил төрөгчийн хооронд коалент холбоо үүссэн байгаа. Эндээс нүүрс хүчлийн хийг маань ямар химийн холбоогоор холбогдох вэ гэхээр за энэ нүүрс төрөгч шатахад хүчил төрөгчийн хооронд коалент холбоо тасраад за мөн шинээр нүүрс төрөгч ба хүчил төрөгчийн хооронд шинэ коалент холбоо үүсдэг байна. За тэгвэл томьёоны тэгшлийг бичснээр бид нар юу илүү ойлгож авах вэ гэхээр бодисын найрлаганд ямар өөрчлөлт гараад байгаа юм бэ гэдгийг илүү найрамчлан харах боломжтой болдог байна. Одоо бүгдээрээ их болон бүтээгдэхүүн бодисын массын өөрчлөлтийг ажиглах туршилт хийж үзье. За өнөөдөр манай туршилт нь хэрэглэх зүйл гэвэл натрийн карбонат, давсны хүчил, ундааны сав, хуруу шилний хавчаар, за шаар, жим болон хуруу шилийг бид нэр хэрэглэнэ. Ундааны савнда цагаан өнгийн натрийн карбонатын талт хийсэн, хуруу шилэн дотор давсны хүчлийн уусамжаар хийж өгсөн байгаа. Ундааны саваа шаараар гамсрыг нь бүгэлсэн байгаа. Одоо эхлээд яах ёстой вэ гэхээр техник жин дээрээ урвал явагдахаас өмнө эдгээр туршилтанд хэрэглэх зүйлс маань хэдэн грамм жинтэй байсан бэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За их бодис маань 53 грамм мастай байсан байна. Туршилтанд оролцож буй их бодисуудын маань мас бидний жинснээр 53 грамм байсан байна. Одоо бүгдээрээ туршилтаа хийж үзээд туршилтын дараа хэдэн грамм мастай болсныг бүгдээрээ харьцуулж харцгаая. За ундааны савыг хажуу тишээ харуулж хуруу шилэнд байгаа давсны хүчлийг натрийн карбонаттайгаар хольж өгнө. За аруулаас юу ажиглагдж байгааг бүгдээр хараарай. Явагдаад дууссан. Одоо бүгдээрээ ургуулаас үүссэн бүтээгдэхүүний маань хэрхэн өөрчлөгдсөнийг ажиглацгаая.
53 г. Урал явагдаж дуусны дараах холимгийн мас маань бидний жинлэж үзснээр бүтээгдэхүүн бодис гэсэн. Бүтээгдэхүүн бодисын мас маань мөн ялгаа авахгүй анхны бодистойгоо адилхан 53 г мастай гэж гарч ирсэн. Эндээс бид нар юу гэж дүгнэх вэ гэхээр их бодис ийм мас болон бүтээгдэхүүн бодисын мас хоорондоо тэнцүү байдгаа гэсэн бодисын мас хадгалагдах хуулийг гаргаж ирж болно. Энэ туршилтаас дүгнэхэд химийн уруулаар атом нь устж үгүй болдоггүй, шинээр үүсдэггүй, харин уралд оролцож байгаа их бодисуудын атом маань дахин ирэмблэгдэж бүтээгдэхүүн бодисыг үүсгэдэг байна. Эндээс их бодисын мас бүтээгдэхүүн бодисын мастай тэнцүү гэсэн харьцаан дээрээс химийн урлагийн тэгштэглийг бичдэг байна. Одоо бүгдээрээ хамт хийсэн туршилтынхаа үгэн тэгштгэл болон томьёоны тэгштэглийг бичиж үзцгээе. Бид ундааны сав дотроо натрийн карбонатыг авсан. За мөн хуран шатны дотроо давсны хүчтэйг авсан. За натрийн карбонат давсны хүчтэй уралд ороод эндээс натрийн хлорид ба нүүрсний хүчил гэсэн бодис үүссэн. За нүүрсний хүчил маань өөрөө маш сул хүчил учраас уусмал дотор хүчил байдлаар байдаггүй. Харин ус болон нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн дөрвөн оксид болон задардаг байна. Одоо үгэн тэгштэглээ томьёоны тэгшэл болгон бичвэл за натрийн карбонатын томьёо бол натрийн 2 CO3. За өмнө дээр давсны хүчлийг нэмж өгсөн. За давсны хүчил болон натрийн карбонат уралд ороод ундааны сав дотор натрийн хлорид үүссэн. За мөн нүүрсний хүчил масрал хүчил учраас задраад ус болон нүүрс хүчлийн хий ялгарсан байна. Энэ нүүрс хүчлийн хий ялгарсныг хэрхэн мэдсэн бэ гэхээр за ундааны савны амсаар дугуулчихсан байсан шаар маань хий ороод хит олчихсан байна. Эндээс бид нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн дөрвөн элементийн оксидыг үүснийг мэдэж болно. Их ба бүтээгдэхүүн бодисыг найрлагдах атомын тоог тэнцвүүлэх зорилгоор урвалын тэгштгэл химийн томьёоны өмнө тавьж буй тоог коэффициент гэж нэрлэдэг. Харин нэгдлийн химийн томьёог өөрчилж болохгүй гэдгийг ямагт санах хэрэгтэй. За жишээг харцгаая бүгдээрээ. Магний дээр давсны хүчлийг нэмж өгсөн байна. Эндээс магний хлорид болон ус төрөгч ялгарсан. Тэгвэл атомын тоог тэнцвүүлэх зорилгоор давсны хүчлийн өмнө 2 гэсэн коэффициентийг тавьж өгсөн байна. Одоо бүгдээрээ химийн урвалын тэгштэглийг бичих аргатай танилцъя. За 1-р аргачлал. Өгсөн мэдээлэл эсвэл химийн мэдлэгээ ашиглан химийн урвалыг үгэн тэгштэглээр илэрхийлэх. Кальцийн карбонат дээр давсны хүчлийг нэмэхэд кальцийн хлорид ба нүүрсний хүчил үүсдэг. Нүүрсний хүчил маань өөрөө маш сул хүчил учраас уусмал дотор хүчил байдлаараа байдаггүй. Харин ус болон нүүрс төрөгчийн дөрвөн элементийн оксид болон задардаг байна. 2. Үгэн тэгштгэл дэх бодисын нэрийг химийн томьёогоор орлуулан бичнэ. Кальцийн карбонат нэмэх нь давсны хүчил, эндээс кальцийн хлорид, нүүрс төрөгчийн дөрвөн оксид мөн ус үүссэн байна. Аргачлал 3. Химийн урвалын тэгштгэл дэх химийн томьёоны өмнө коэффициент тавьж тэнцвүүлэх. Одоо бүгдээрээ химийн урвалын тэгштгэл хэрхэн тэнцвүүлэх талаар нэгэн бяцхан видеог үзцгээе. Done. 嗯。
Yeah. Химийн ургуулын гэртэл хэрхэн тэнцвүүлэх талаар азот болон устөрөгчтэй харилцан үйлчлэх тэгшлэлээр жишээ болгон авч үзье. Устөрөгч маань азоттой харилцан үйлчилж NH3 буюу аммиакийг үүсгэдэг. Устөрөгч болон азот маань дан байдлаа 2 атомоос тогтдог. Бид их болон бүтээгдэхүүн бодисын атомын тоог тэнцвүүлснээр химийн ургуулын тэгшил маань тэнцэх ёстой. Их бодисд маань 2 ширхэг устөрөгчийн атом, харин бүтээгдэхүүн бодисд маань 3 ширхэг устөрөгчийн атом, 2 ширхэг азотын атом их бодисд маань, харин бүтээгдэхүүн бодисд маань 1 ширхэг азотын атом байна. Энэ тэгшлээс харахад азотын атом маань тэнцээгүй байгаа учраас бүтээгдэхүүн бодис буюу NH3-ийн өмнө 2 гэсэн коэффициентийг тавина. Yeah. Ингээд азот маань их бодистой 2 атом, бүтээгдэхүүн бодистой 2 атом болж тэнцлээ. Одоо бүгдээрээ устөрөгчийн атом тэнцээсгийг шалгая. Устөрөгчийн атом их бодистой 2 байна. Бүтээгдэхүүн бодистой 6 ширхэг устөрөгчийн атом байрласан байна. Их бодистой устөрөгчийн 2 атомыг тэнцвүүлэхийн тулд бид 4 ширхэг устөрөгчийн атомыг нэмнэ гэсэн үг. Устөрөгчийн атомын өмнө 3 гэсэн коэффициентийг, аммиакийн атомын өмнө 2 гэсэн коэффициентийг тавьснаар энэхүү ургуулын тэгшил маань тэнцлээ. Одоо бүгдээрээ кальцийн карбонат давсны хүчлэлтэй уралд ороход кальцийн хлорид нүүрсчлэлийн ус үүснэ тэгштэглийг бүгдээрээ одоо тэнцвүүлцгээе. За үүний тулд багштайгаа хамт бүгдээрээ тоолно. За их бодисд маань кальцийн атом 1 ширхэг оролцсон байна. За бүтээгдэхүүн бодисд маань үүсгэд кальцийн атом мөн ялгаа авахгүй 1 ширхэг атом үүссэн байна. За одоо нүүрсдөрөгч маань нүүрсдөрөгч уралд орохдоо 1 атом оролцсон. Ургуулын дүнд мөн ялгаа авахгүй 1 ширхэг нүүрсдөрөгчийн атом үүссэн байна. Одоо бүгдээрээ хүчил төрөгчөд толцгоо. Ургуулд маань 3 атом хүчил төрөгчийн атом оролцсон байна. Ургуулын дүнд энд 2, усанд маань 1 атом, нийлээд 3 атом хүчил төрөгчийн атом оролцсон байна. Устөрөгч маань ургуулын ихэнд 1 атом байсан. Ургуулын төгсгөлд устөрөгч маань 2 атом болон өөрчлөгдсөн байна. За хлор маань ургуулын ихэнд 1 атом байсан байна. Ургуулын төгсгөлд хлор маань кальцийн хлорид буюу 2 атом болж хуурсан байна. Одоо бүгдээрээ эндээс ажиглахад кальцийн атом маань тэнцүү байна. Нүүрсдөрөгчийн атом тэнцүү, хүчил төрөгчийн атом тэнцүү бол устөрөгч болон хлорын атом маань тэнцээгүй байх нь байна. Одоо тэгвэл бүгдээрээ хлор болон устөрөгчийн атомыг тэнцвүүлж энэ тэгштэл маань тэнцэх ёстой. Бодисын масс хадгалах хууль маань хэрэгжих ёстой гэсэн үг. За үүний тулд яах вэ гэхээр тэнцвүүгийн нэмлийн урд буюу их бодис маань 1 ширхэг устөрөгчийн атом оролцсон. Мөн ялгаа авахгүй 1 ширхэг хлорын атом оролцсон. Үүнийг бид 2 ширхэг болгох ёстой. Үүний тулд 2 гэсэн коэффициентийг тавиад өгвөл
устөрөгч ба холоорын атом маань тэнцүү болох нь байна. За тэгэхээр их бодисынхоо буюу давсны хүчний уртад бид 2 гэсэн коэффициентийг тавиад өгвөл устөрөгч маань 2 атом болох нь, холоор маань 2 атом болох нь байна. Эндээс урвалын маань нэгтгэл тэнцсэн гэсэн үг. Аргачлал 4. Их ба бүтээгдэхүүн бодис тус бүрдэх химийн элементийн атомын тоог олж тэнцсэн эсгийг шалгах. Одоо бүгдээрээ энэ хишил маань тэнцсэн эсгийг бүгдээр шалгацгаая. За, их бодис кальц маань 1 атом байсан, 1 атом байна. За, нүүрстөрөгч маань 1, тэнцвийн нэмлийн хойно 1 байна. Хүчил төрөгч маань 3, тэнцвийн нэмлийн хойно 2, нийлээд 3 байна. За, устөрөгч маань энд 2 атом болсон. Энд мөн ялгаахгүй 2 атом, холоор маань 2 атом болсон. Энд мөн ялгаахгүй буюу бүтээгдэхүүн бодис дээр 2 атом холоор үүссэн байна. Ингээд энэ урвал маань тэнцсэн гэсэн үг. 5. Их ба бүтээгдэхүүн бодисын төлөвийг тос бүрийн химийн томьёоны баруун доод талд хаалтан дотор бичих. Жишээ нь хатуу бол хат, хий бол хээ, шингэн бол уус гэж бичнэ. Уралд оролцсон кальцийн карбонат маань өөрөө хатуу бодис байгаа. За мөн давсны хүчил маань шингэн, ургалаас үүссэн кальцийн хлорид маань хатуу, мөн нүүрс төрөгчийн 4 элементтэй оксид маань хий, ус маань мэдээж шингэн байна. Аргачлал 6. Химийн уруул явагдахад илэрч буй шинж тэмдгүүдийг тэмдэглэх. Хэрвээ тундас бууж байгаа бол доош харсан сумаар, хий ялгарч байгаа бол дээш харсан сумаар тэмдэглэнэ. Энэ тэгшлээс ажиглах юм бол бүтээгдэхүүн бодисд маань нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн 4 элементтэй оксид маань хий байдалтай оксид үүссэн байна. Өнөөдрийн хичээлээр бид химийн уруулын тэгшил гэдэг сэдвийг үзлээ. Химийн уруулаар элемент, химийн нэгдэлт атомуудын хооронд химийн холбоо тасарснаар бүтэц байгуулалт нь өөрчлөгдөж дахин ирэмблэгддэг байх нь байна. За мөн уралд оролцож байгаа бодисын химийн томьёо ашиглаж урвалыг илэрхийлэх ба үүнийг химийн уруулын тэгшил гэдгийг бид өнөөдөр сурлаа. За мөн их ба бүтээгдэхүүн бодисын найрлагдах атомын тоог тэнцвүүлэх зорилгоор урвалын нэгтгэгдэх химийн томьёоны өмнө тавьж буй тоог коэффициент гэж нэрлэдэг. Харин химийн нэгдлийн томьёог өөрчилж болохгүй гэдгийг бид өнөөдөр сурлаа. Өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.